ингээд энэ үйлдэнд маань өнөөдөр хүрэлцэн ирсэн та бүхэндээ мөнх тэнгэрийн анс өндөргөө ногоон ногоон дарихийн сагууста манай дэлгэр мөнх тэнгэрийн дэлгэр багш маань та бүхэнд мөнх тэнгэрийн бошиг айлгэрэг айлтж байлаа. Өдөөс өмнөх өөр маань мөн газартаа мөн бадрангуй сайхнаар олж өндөрлж үдээс хойш үүлэнд та бүхэндээ хүрэлцэн гэсэн таатай байна. Тэгээд өндөргөө маань анхныхаа айлтгийг галын ариуслаар ариусч 2014 оны 11 сарын 17-нд бүх ард түмэндээ анх зарлаж явагдсан. Мөн хоёр дахь айлтгын усны хүч шидийг ариусгаж шидээр Монгол түмний ариусгаж UB баласт 2014 оны 11 сарын 17-нд явагдсан байна. Мөн одоо өнөөдөр газар дэлхийн хайрын нэрлэлээр хишиг буйн дүүргэх ийм одоо сайхан айлт болцсон сургаал нь одоо явж байна гэдэг. Та бүхэндээ мөнх тэнгэрийн түлхүүр байсан мөн олон түмэндээ хандаж илгээсэн загтлыг би та бүхэнд төлөвлөе. Мөнх тэнгэрийн хүчин дорны цэцгээр гэрэлт ирчлэн gie бүлэх дэгээ сайхан мөрдөө сайхан Монгол өмлөн түмний минь хор хишгэн ундран бадарч ховсох сайхан шидэн дүүрэн гэртэж цогтоо сайхан Монгол түмний минь зориг хиймэрн хурцлагдаж зон олон минь гэж сэтгэлийн гэрэл ирж болон наадах энэ цагт 90 зууны түүхийг хэлснийг эгэл Монгол түмэндээ дуулган байж ичигдээ тэнгэрийн зарлиг угаар ижи их газрын ерөөл буйнаар хов хишгэн түгээхээр хан хормостын тэнгэрээс хатан дээдэл хүүрчин хүрэлцэн нэгтээ ирсэн тул хүн бүхэнд хөх тонгон сүлтээ бүхэнд энгүй ихийн ерөөл байж энэ сайхан загтлаа илгээж нэгэнтэй буулгаж байна. Хан тэнгэр эцэг өвгдчин хайрын нэгэнтэй илгээн байж хатан газар дэлхийгээ хамгаас илүү үнэтэй болгож энэ амьдралчин эгэлгүй ихийг өгч ирж хүчнчин сүр хүчийг нэмж сүрлэг сайхан соёмныхоо шид хүчээр даамаа сайхан Монгол түмнээ түрэн нэгтэй босгох дардын их өвч шидээр дээдэн нэгтэй өрөөх тэнгэр газрын өрөөлийг хишиг болгон буулгах гэж байна. Төгс сайхан цаг хугацаа төгөлдөр сайхан Монгол түмнийг сэргээж нэгэнтэй мандуулахаар сэтгэл итгэлгээр хөглөхөөр сайхан цагийн гэрэл дохоод санаа сэтгэлд нь буулгаж сэв хэрийг нь гаргаж сэхэрүүлж тэднийг ухааруулж эгэлгүй их эцэг өвгчин дайчин сайхан Монгол түмнийхээ наамаа сайхан нэр сүлтийг алтлан дуудаж ирчилэхээр төгс сайхан дүлхүүрийнхээ төвдөх юмгүй учирлаар зодгож нэгэнтэй ирсэнд чинь замбуулан ороогийн хов хишгийг заяасан энэ сүнсэн чинь хишиг болгон буулгаж алт сайхан биенчин авшиг болгон өрөөж байна. Ахан дүүсийнхээ ив нэгдээр батчиж ард олныхоо ингүү сайхан сэтгэлээр игнэгт бодсон алтан сайхан нарны эвээр хайрын дорн эцэг өвгдөөс улбаасан ариун сайхан цусаараа ариун амт хамгалж нэгэнтэй үлдээсэн дайчин сайхан соёмбороо дуудагдж нэгэнтэй сэрчгээд туглан нэгэнтэй сууцгаач тэв дэлхийн өрөөлийг түмэн орондоо авчирч төгс их үүлийг бүтээх тэнгэрийн хааны зарлиг юг даатгаж нэгэнтэй эслэгдэх даамаа сайхан сургаал номлыг сонсож нэгэнтэй баясгаж сонирдож нэгэнтэй ухааруулж ойлгож нэгэнтэй мэдрэхийг олон түмэн ахан дүүстэй ерөөл болгон өгч байна. Гэрэл гэгээтэй энэ орчлон гэрэлтэй нэгэнтэй бэлтгэх учиртай гэгэн заммуртай Монгол түмэн сэргэж нэгэнтэй мандах учиртай сүр сүлдэн болсон алтан соёмныхоо хүчээр сүүн цацлынхаа ариун сайхан хишгээр сайхан Монгол түмэн саруудын орчлон саатал юмгүй бүтээх учиртай цаг хугацааг алдаагүй зам мөрөөн засцай учиртай замбуулан хороогийн хов хишгийг заяа буйнда тэтгэх учиртай
зөөлөн энэ орчлон зүүргүй сайхнаар баясгах учиртай зүс нэгтэй ахын дүүс минь зөв сэтгэлээр нэгдэх учиртай мөнхөд дээдлэгдсэн тэнгэрчин мөрөн усаан ариусгаад хотон нодон дүмнэ хоёргүй сэтгэлээр тэтгээд ивээсэн сайхан ууд усан эрчил бүгдийн гойчхоод 90 зууны энэ түүхийг ихнүүлж нэгэнтэй татгалаа. 100 зууны түүх зурагдаж өрсмөн бичиглээ. 6 үсгний шилгүч дуудагдаж нэгэнтэй амилжаа. Тахан мэрэгэн бурхад минь таамаа юу үл ихэллээ. Тайчин сайхан Монгол төмний давхарчгүй түүх дэлгэглээ. Цаг хугацаа нь болсон болохоор цадиг дүүгэн дэвшиж гэрэлтэй цагаан ногоон дарихууд нь заяа буйны чин ачлан дуудаад энэ төв дэлхийг эрчлэн сэрээж эгэл Монгол төмнийг түрэн сэрээж түүхийн үннээ төгс болгохоор төмөн орноо ажиллаж өрөөхөөр далаа хаана өрн залхаар тайчин бурхтуудаа тодруулан баясгахаар үнэн түүхийн гэрчин болсон үлгэрийн ертөнцийн хэшгэн болсон хамаг олон хүчин болсон хан тэнгэрийн дүтгүүрээр эвээгдэж нэгэнтэй дэлгэрч эрхлэн нэгэнтэй баясаж эдэр золоотоо үлсийн минь энгүй хай энэ ертөнцид дэлгэрч эзэн болсон Монгол төмний сүр хүчин мандах сүрлэг сайхан өрөөл сүүн цацалтаа ундран мандаж урах нартаа сүлдэн дэгширч ууд усаараа өрөөгдөн дэгширч урмал цэцгсээрээ амлин додорч эртний сайхан өвөг дээдсийн минь энгүй хайр хишиг энэ ертөнцид дэлгэрнэн мандсныг түүх болгон тэмдэглэх төгс төгөлдөр энэ үүлэнд түмэн олноороо хуран жууж тэнгэр газрыг ирчилсэн дэлгэр сайхан хов болсон тэртех мянган зууны түүхийг амьлуулж нэгэнтэй ачилсан алтан ургийн ахан дүүсийн амин холбоо үүсч ураг төрлөөрөө нэгдэж уул усаараа баясаж ундаасаж ядарсан нэгэнгүй ургаж төрчихийн бэлэглийг ахан дүүс айл хотлоороо амсан жаргах хов өрөөлийг алдан дээчин буулгаж ариун сайхан тэнгэрийн ашиг өрөөл бүхнийг хосгүй дээд сайхан газар дэлхийн хов хишиг бүхэнтэй хорон жуусан ард олондоо түгээн нэгэнтэй дэлгэрүүлэх төгс сайхан үүлэнд ирж түмэнтэй ажиллуулан дэлгэрч мандах өрөөлийг дээш нь өргөн дэвшүүлье. Мөнх тэнгэрийн элч ногоон өндрийн занатар ногоон дэрхийн сүста тэнгэрийн дүлгүүр өгшөг хүндэтгэн үрье. Орч хүлээд явна уу та бүхэн. Энэ биеийн учирлаа дэлгэсэн төрлөг шиг Монгол нутгийн энэ сайхныг нутгаж төрлөг сайхан Монгол түмэн төрж нэгэнтэй өссөн билээ. Таасан тэнгэр минь таньж байсан болохоор тайлал бүхнийг өгсөн билээ. Танан цагаан тэнгэрт тамхтай болохоор төрсөн дэвнэ тодорсон билээ. Эглэд арууд өргөнд минь энэ Монгол түмний сүргэж олж энгүй дагшин хаанд минь тэнгэрийн өрөөл ургууж дэлгэр сайхан тэнгэрийн өрөөл тарбан тэнгэрлэг Монгол түмнийг битгэж ивэх өрөөлтэй болохоор дэлгэрч би мандахын билээ. Өрнийн тэнгэрийн өрөөл буюу өглөг болж Монгол түмэнд дээдлэгдэхин билээ. Өөрийн биеэр төгөөж өгөхийн тулд өн Монгол төрсөн билээ. Наран гэрэл ээжийн хайрыг нандинж нэгэнтэй өссөн билээ. Намын дуртай тэнгэрийн бүрийг ногоон дарих минь эвлэгсэн билээ. Гэрэлтийн ирээдүйн гэрэлгийг бүхнийг
түүнийг гэгээн ухаан өгч өндөр дээрс гэгээний өгөөмөр сүнсийг өөрийн бид уралсан билээ. Дагшин сайхан Монгол түмэн таниач гэж даллаж намайг дуудсан билээ. Далай сайхан алтан соён борон гэж таниулж намайг ирүүлсэн билээ. Дээд тэнгэр эцгийн зарлыг дэлгэж нэгэнтээ өгөө гэж тэнгэрлэг сайхан Монгол түмнийг душиж нэгэнтээ өргөө гэж аль бүхнийг нь өчгөлн нэгэнтээ ойлгуулаа гэж аргатан байж тэднийг зөөлөдөө гэж энэ сайхан бие минь эрдэнэ ертөнцөд төрүүлсэн билээ. Эгэлгүй энэ сайхан заяаг энэ Монголд зориулсан билээ. Хосгүй сайхан ард түмнийхэн авар заяаг нэтгэе гэж хан хурмстын тэнгэрийн орноос хааны хуцаар тодотгосон билээ. Эргэхийн орчлонд эзэнтэй байлгах гэж эгэлгүй Монгол түмнийг ёроолтой байлгах гэж осгүй энэ бүх тамганд чинь ховс шидийг нь дүүргүүл гэж хам тэнгэр намайг хаалсан билээ. Бурхад бүхний минь таниадэр босгож тэднийг ирчдээдэр бултраа усыг минь бүглөөдэр буян заяг нь дүүргээдрээ гэж баатарлаг сайхан хаатан дагуулсан билээ. Бурхан сайхан хатан нэлгээсэн билээ. Буйныг нь бусдад түгээгээд бурхан Монголыг сэрээ гэж буулгаж намайг явуулсан билээ. Гэрэлтийн орчлонд гэгээ татуулаад гэгээн сайхан Монгол түмний гიშгсэн мөрийг нь ариусгаад гомдол зүгэрлийг нь гаргаад хүнсэн бүнгийг нь тайлаад гурвантаа ажиллаад өрөөгөө дэргэж түншин дэрийн минь хүртэл гурван ажаар түргсэн билээ. Гайхан сайхан биенд минь хүртэл галт шөөний хүчийг өгсөн билээ. Нарыг урлаж өгдөө нандин тэнгэр эцэг өгд намайг нэгэнтээ таньсан болохоор нууцыг нэгэнтээ дэлгээ гэж өдрөлөн байж ус гөөлгсөн билээ. Газар дэлхийг ивэх гайхан сайхан хүчийг гарт минь нэгэнтээ өгсөн билээ. Хичгээ түгэж хэл үгийг нь дарж хийсгийг нь гаргаж хүчрхэг сайхан Монгол түмнийг төгөлдөж дэлгэрүүлээд дэтгээ гэж хүний энэ ертөнцөд хүмүүн биеэр төрүүлсэн билээ. Хүчрхэг хаан толтон байж бүх тамгыг нэгэнтээ сэрээсэн билээ. Арга билгэн та бүхэн дүгж атхан биеэрээ ми заларсан билээ. Ата хорслыг дарах гэж ариун шидээр өглөгдсөн билээ. Дэтгэх гуравьяасыг минь тэнгэрээс надад бэлгэлсэн билээ. Таниулж намайг сэрээхтэй таалж намайг хамгарсан билээ. Угтаа сэрж дэлгэрэх ухаан сайхан Монгол түмнийг уран зоргоор бүглэж урсах ариун усшгээ тунгалаг байхыг уламжлал болон дагуулах гэж энэ л бие минь эрчилсэн билээ. Гэгээн сайхан үсээ харахтаа таатай байна. Гэрэлт сайхан царайчин танихтаа баясалтай байна. Бурхны нэгэн төрлийг буулгаж таньж бай. Буцгай сайхан үрс дотроос гэрэлтүүлэх царайгаар чинь гээгүүлэх оюунаар чинь гიშгсэн ариун мөрөөр чинь сүр сүлттэй гэгээн хүнсээр чинь эрүүлж нэгэнтэй тодотох гэж энэ л үлийг ихлүүлсэн билээ. Эзэн болсон бурхад бүхнийг энэ тэнгэрээс болгож эзний ёсоор элгээгсэн билээ. Хөрс газраа амьлуулан байж бүх тэнгэрэн дэтгэж хүн зунаа хайрлан ивэж хатуу цагийг нуглаа гэж цөвөн цагийг арилгаж нэгэнтэй хариуцгаад дэлгэр сайхан Монгол түн тэнгэрийн их язгуур угвайсныг таниулж нэгэнтэй өргүүлэх гэж таалж намайг ээсэн билээ. Урах нар шиг үсээ дуудах гэж ирсэн. Ухаан дэх Монгол түнээ сэрэх гэж ирсэн. Уул усны хаан богшгийг хүндруулж та бүхэнд дэлгэрүүлж ирсэн. Урмыг чинь нэгэнтэй өгөх гэж ирсэн. Ухааныг чинь нэгэнтэй цэлмүүлэх гэж ирсэн. Уудалж өөрийгөө таних ухаарлыг бий бэлтгэх гэсэн. Урсах голшгэн ариун байхыг өгдөж би сануулгах гэсэн. Далайг ухаанд чинь нэмэр болгох гэсэн. Дайчин их тэнгэрийн сүргүчийг далдын хүчээр таниулж харуулах гэсэн. Эртний өрөөлөөр ирж дэлгэрэх эглэгийн хаадын сүргүчийг энэ ертөнцөд буулгах гэсэн. Бус төгөлдөр ухаантай хувьсах ариун шидтэй хамаг Монголын хатан их сүргүчийг хам тэнгэрээс морилуулах гэсэн. Үүрэг минь их билээ. Үнцэн минь гайхан билээ. Үнэмшиж ядсан бүхэнд өтөр төргөн сэрхийг даалж бас элгээ билээ. Хар сансан сэтгэлт чинь хорсож дэвүтсэн нүдэнд чинь хайрын гэрлийг батомлуулан сайхаж атан биеэрээ би морилсан билээ. Угтаа та бүхний уг гаргалыг таниулах гэж ирсэн. Урсах нулимс чинь дагсгаж угтах
төлөөсөө уламжлуулах гэж би ирсэн билээ. Саатан золгосон хүн бүхнийг сайхан болгох гэж би ирсэн билээ. Сэрсэн сүнсэнд нь гэрэл өгөх гэж сэхэрүүлж би ухааруулах гэж эгэл олон мань эвлэж нэгэнтэй хүчтэй байвас энэ тэнгэрийн хөл газарт бууж түн болныг нь хайрлах төгсдөг өдөр хаан тэв дэлхийн эзэн болон задарч тэнгэрийн Монголтон хаваран жаргах хувьтай билээ. Асын ихэр ирээдүй асарлах гэрлэгийг бүхэн тэнгэрийн од шиг дэлгэрч буйг таниулж та бүхэн дээдлж дагшин сайхан судраараа далайлгаж би өрөөгсөн билээ. Буурал дээцийнхээ буйныг буулгаж үрсдэн үгүй бурхан заяаны хаан гэрлэр багдгаж бүгдийг нь ажлаа ачлал өрөөд энэ дээдийг арга хаанд чинь бэлгэлээ ариун сайхан мутраараа алтан бие чинь ариусгая. Хүний ариун энэ сүнсийг чинь ариусгая. Хүсэж яваа бүхний чинь итгэж үгүй хайрлж та бүхнийг дээдлээ хамгаас илүү хүн цэнтэй чинь ойлгоолээ. Бүх тамган даавуусан хүчрлэг нэгэн Монгол түмнийг хүннүү их бүрнээс ихлэн хөглөж явсан эрч хүч бүхнийг хамаг олон түмэндэн хайр болон дэлгэрүүлэх гэж хайр газрын хатааждаг харуулсал гониг бүхнийг дарж нэгэнтэй номхотох гэж далай тэнгэрээс дархан бурхжуулаа дагуулж би ирсэн билээ. Мянган сайхан бурхтын хайлчийг дагуулж мандах нарны өрөөдийг болох гэж ирсэн билээ. Монгол гэсэн 6 үсгэндээ мөнхийн ирчийг хүч эглгүй алтан соёмба энэ тэнгэрт дарахлахсан билээ. Айл бүхний хойморт атхан бие чинь нэгэн хэсэгт алтан соёмны шид хүч бүхнийг амьлуулсан байдгүй буулгасан билээ. Буртаг свич нарахын тулд бийжүүл бүхнийг дэтгэхийн тулд бэлэн ухааны чинь нэргэцрэхийн тулд бис сэтгэлийн чинь ариуныг дэтгэж нэгэнтэй эвэхийн тулд дэлгэрүүлж та бүхнийг өрөөгөр дээдсэн судалдаа задарсан юм билээ. Тэнгэрлэг гэдгийг чинь таниулах гэж дэсэж давах хүчийг бас хайрлах юм билээ. Газар дэлхийнхээ хүчийг гар дээр чинь би өгөх юм билээ. Гайхан сайхан бүхнийг гар ертөнцөөс би дуудах юм билээ. Гэрэлтэй сайхан Монгол түмдэн таван сайхан өнгийн хадгаар дахил өргөсөн ерөөлийн эдээгээр эгэлгүй энэ зууны түүхэнд эрч таам туслаач гэж энэний та бүхнийг энэ дэрүүлэн залсан билээ. Өглөг буйны чинь аривтах гэж өгөөмөр хайрыг чинь дэтгэх гэж үн цэнтэйг чинь мэдрүүлэх гэж үйлс бүхнийг дэлгэрүүлэх гэж үгийн мурнаар өрөөгсөн билээ. Нар мэдгэрэлтэй Монгол түн наадч нэгэнтэй байсхын цагт нудралах нэгэн дайсангүй болохын цагт нутаг орон элгэн садмын инхчин нэгэнтэй байсхын билээ. Тэр сайхан цагийн бэлэг болж тэнгэрээс би дуудагдан буусан тэнгэрлэг сайхан Монгол түмнэн тавьж тэртээ талсаас би урамжуулсан. Бурхад бүхнээ урамжуулж буцгай урсан нэтгэж вэксэн буурал тэнгэрийн хайр бишгээр босчгүй хүчийг бэлгэлж өгсөн. Эртээ бэртээ бүхэнтэй эвлэж би нэгтгэсэн ингүй сайхан бүхэнтэй ерөөж би ажиллахсан. Бусдыг дагуулж бурхны сургаалыг илгээсэн. Буцгай гэдгийг чинь таниулж буурал тэнгэрийн ерөөлөгсөн. Ачтай сайхан бисд чинь амин сайхан холбоог чинь сэргээж гэгэн сайхан сүнсэнд чинь гэрлэгийг дуудах гэж гинтийн нэгэн золгүй явдалгүй готомшиг нэгэн үзэж гомдлгүй үргэлжид дамдаан гэрлэр тодорч үйлс бүхэн чинь дэлгэрч байх энэ өрөөдөр үнтэй цэнтэй норчлонг үгээрл хоосрлоос салах гэж дэлгэр сайхан Монгол түмдэн төрж нэгэн дээрсэн дэтгэх сайхан өрөөдийг газар тэнгэрийн гişгээр гар дээр чинь болох гэж би ирсэн. Галын сайхан лөнгөлгээ унсан гайхан сайхан хаанаа мөргөж газар дэлхийн ирч хүчийг гагнаж бэлсэн харлуугийн хаан хүчээр алуун сайхан дулаан сэтгэлтэй хавл Монгол түмнэн ариусгах гэж энэ л газрын их хөгшиг эгэлгүй ногоон газрын хайрыг номын дээдэр та бүхэн дэлгээд гэж авшиг өрөөдөн дээдлэгсэн ард олноо өргөх гэсэн. Хөвтэй төрсөнд чинь талархах гэсэн. Хормостыг эзэнсэн чинь талархсан. Хүний мөртэн заяат чинь хөх тэнгэрийн эзэд байсан тэрл цагийг сануулах би ирсэн. Хүннүү их бүрнээс эхлэж хөлгөн судар минь амилсан байдгийг хосгүй 800 жилээс эхэлж
Учир өрөөл нь бүрдсэн болохоор ургаж дидчин тулдсан болохоор алдсан би нь альжаагүй амирлсан болохоор аргагүй тэднийг дуудан сэрэг гэж алтан дөлгөөр би амьлан буусан. Сүртэй хүчтэй хаагаад даандагуулсаар сүрлэг сайхан бурх даандагуулсаар эдэл Монгол түмний ирч хүчийг эглгүй гэдгийг нь харуулахаар их дэлхийн эзэн гэсэн энэ нотлогод эгэл түмдэн бүрээр эрүүлж та бүхнийг өрн дуудсан. Сүрлэг сайхан ардынхаа сур хүчийг нэмээ сүн зацалтай жиавын хайршгийг өгөө ажилсан өрөөлөг юм бүхнэрэн алд бие чин нараасгий алдж асгсан бүхний чин авчирч ирэх өрөөлийг дээдлээ. Хоросаар хамтаа бүхнийг баасан билээ. Алуун сайхан галаараа хамтаарн бүхнийг ариусгасан билээ. Дэлгэр сайхан газрынхаа гişгээр дэтгэж та бүхнийг өнөөдөр ивэн дахин нэгэнтэй уулзахдаа таасан тэнгэрийн чин нэрчээр сүн заслын чин хөвгшгийг сүр болгон өгөх болно. Эглгүй хүчтэй төрсний чин эвэл болгон алтан нараар дамжуул би хүртэл долоон бурхны шид хүчээр домнож та бүхнийг дэгшгэн сайхан бинчин тэнгэрийн шидийг болгоно дэлгэр сайхан хамт чин дотоод сэтгэлийн хүчийг нэмэн. Эглгүй хүчтэй гэдгийг чинь энэ би чадaltaй гэдгийг энэ би бас ухаантай гэдгийг зүрж явсан замаасаа салцгаа зүдэрлгүй сайхны бараацгаа дитгэж нэгнийг эвэцгээ дэлгэрүүлж нэгнийг хөвгөлцгөө гэж дэм өгөөр би ирсэн. Тулганы чинь надыг ариусгаад ирсэн. Тужтай хамт байхдаж өрөөгөөд ирсэн. Алтан нутгаан амьлуулаад ирсэн. Алга дарман газраа үнлээд би ирсэн. Ногоон газрынхаа хөвгшгийг нутаг нэгтэй ахын бүстэй бэлтгэж нутгалсан бүхнийг номын хүчээр зөөлөн даргаж энэ ертөнцийн хайрыг эвэл болгон ижи тэнгэрийн өргөсөн өрөөлөөр хичиг болгон барих гэж би ирсэн. Ата таван тэнгэрийг аргаж би ирсэн. Ариун сайхан газар дэлхийг ажиллаж би ирсэн. Арга бүлгч бурхан сайхан мөрсөө бузгай сайхан нэрээр бясалгаж би ирсэн. Таарж ирсэн та бүхэнд тарнын шившлгээр өрөөж өгье. Дэгширч ирсэн та бүхэнд тэнгэрийн хүчээр өрөөлөргий. Ажиллаж өрөөсөн бүхэнд алга дарман газрынхаа үнцнийг мэдүүлье. Алтан нутраараа эвэрэн байж ахын дүүсээ танин байж өрөөе. Хосгүй шүүрсэн нь ховорхон төрсөн юм шүүрсэн нь хамаг Монгол хаан нэрмэн хэзээч нэгэнтэй бөхөөгүй юм шүү. Хурж ирж дэлгэрэх цаг нь хүний ертөнцид буусан юм шүү. Хөлгөн сайхан судран үйдэн задлаад эрүүлсэн юм шүү. Гэрэл тэнгэрээс гэгэн хаан морлох юм шүү. Гийгүүлэх сайхан бурхан түшиж түүнийг ирэх юм шүү. Далай хаан чинь давтагдшгүй түүхэн тэрлээд ирэх юм шүү. Дайчин монголчууд харин дэвэрч талихгүй дэрэгдэн дуглах учиртай юм шүү. Энэ зүйлийг эзний ёсоор гэж эргэд тэнгэрээс эзэн бээрэн бивэрлсэн юм. Илгэм жуулан эгэл олон доон ирж энерлийн гараа сунгасан юм. Гэрэл сайхан царагч нь гийгүүлж үгүй. Гэгэн сайхан ухааны чинь хөглөж үгүй. Гэр дүүрэн баяр жаргалыг гонхгүй ариун сайхан бүхнийг гар дээр чинь дэлгэж хичиг болгоё. Энгүү их тэнгэрийн сүлтэн болсон. Энэл Монгол түмний хайр нь болсон. Хөг тамганд чинь уусгаж шингэсэн. Хөлгөн судрын ариун ирчийг хөглөн байж би асааж үгүй. Амин сайхан сүнсэнд чинь урлагдсан аавал ээжи чинь харийг ассан гал болгон дөрөлцөөж адвын чинь шингээж үгүй. Төрлөг сайхан язгуур сагаа таньсан төгөлдөр сайхан Монгол түмний их нэгэнтэй дэлгэрч эгэл газрын их үжи энэ ертөнцид буусныг эвэл болсон хэлж өрөөе. Хурц газрынхаа хүчээр хөг монголчууд сэрэг учиртай билээ. Хүний ертөнцид бууж ирсэн бурхан заяандаа хөглөгдөж бусдаа сэдвүүгээ таних билээ. Бузар сэвэнд баригдсан бүхнийг булхаж нэгэнтэй баахлаа. Буцаж ухарсан бүхнийг татаж нэгэнтэй эрчлэх билээ. Дагаалгаж хэлэх өрөөл нь ариун билээ. Нарагдсан бүхнийг гიშгэх хайр минь гайхан билээ. Хичтэй бүрхийг оргилыг харж би таньсан билээ. Алх Монгол түмний заяаг хан тэнгэрд би цуурай болох билээ. Их Монгол улс нэрээр нь эглгүй түүхэн дахин би бичих билээ. Эцэг өвгдийн ариун сайхан сургаалыг энэ ертөнцид би давтан буулгах билээ. Үний ертөнцийн хөвгшгээр хөглөж бүгдийг нь ажиллах билээ. Хөрсдийн их хөвгшгийг хүийн холбоогоор батжуулах билээ.
Аннаас гасарсан мөрс минь гэж арга гэж та бүхнийг итгэх билээ. Алдар суугч нь өргөж алтан мөргийн холбоогч нь амьлууж би бэхлүүлэх билээ. Ингийн хаатын минь өргөн гэж итгэл бичрлийг та бүхэнд өгөх билээ. Эвэсэн тэнгэрийн чинь нэрч хүчээр энэ л бие чинь өглөг билээ. Дотоодод байгаа нууцыг чинь сэрээж би өгүүлээ. Дотор ухааны чинь дэлгэж тод болох хийшгч нь харуулах билээ. Хүссэндээ хүрэх хүчийг би өгүүлээ. Хүний заяатай энэ үрийг чинь осгүй ихээр ариусгах билээ. Худал үннийг би ялгах билээ. Хуурмаг бүхнийг дэлгэх билээ. Хурц үнэн үгээ хэлж би таниулах билээ. Хулгаан шигээрээ харангүй ихээр хайрлах билээ. Нар шиг та бүхнийг гэрэлтүүлэх гэж дуудсан юм. Нандин тэнгэршгээ намглан байхыг сануулгасан юм. Хөрс газаршгийн өнгөлөг байхыг дуулгасан юм. Хүний мөн чанар чинь гайхан байхыг гарт чинь бэлгэлж гал болгон зөрөлзүүлэх гэсэн юм. Өгтөж ирсэн бүхэнд би урмыг нь хайрлуулах гэсэн юм. Ухаан санааг нь сэргээн байж уужруулж нэгэнтэй тайлбарлах гэсэн юм. Гэрлэгээтэй цаг ирснийг гэгээ дадуулан дуулгах гэсэн юм. Гимшсэн сэтгэлтэй нэгнийг ариусгаж би гэрчлэх гэсэн юм. Дэлгэр сайхан бие тавихгүй төөрч яваа тэднийг төрөл төрөсөд ахын дүүсийг нь хараар түшиж нэгэнтэй өргөсөн юм. Дагаалгах үгээр дарч харж чадахгүй тэднийг аварсан зангээж бас гарах гэж ирсэн юм. Хөгтөлтэй Монгол түмний хүчрхэг нэгэн ухаан Монгол түмний хүчрхэг нэгэн ухаанаар хөглөж хатуу бүхнийг номдох хүчээр хайр болгон буулгах гэж хан тэнгэрийн ирчээр тодорч нэгэнтэй ирсэн. Зулам этгэрлэх 6 үсэг минь заяа баяны чинь даатгаж зам мөрийг чинь засаж явдаг юм. Монгол гэсэн тэрл сайхан нэрэн дор мөнхийн гал бадарч байдаг юм. Энэ галыг сэрэнээс авч эглэ түүхэндээ нэлж болгон ирсэн. 90 зууны аргын түүхийг эглэ Монгол түмэндээ хол болгон түгээх гэж эртний мянган бурхтыг дагуулж би ирсэн. Мянган дэгтээцүүдэн ерөн байж би ажиллаж ирсэн. Монгол түмэн болондоо мөнхийн гэрлийг асаахаж би ирсэн. Айлтгар бүхэнд минь өрөөл би аргацсан үг бүхэнд минь учир би дуулгасан үг бүхэнд минь доктор швэрч би дундуур сэтгэлтэй хүртэл дэгшрээд ирэх ирч бас би эвэлж бүгдийг нь арчлаа энерж бүгдийг нь хайрлаа инхри дотн нүгээрээ энэ л бие чинь хурцлаа ариусгаж бүгдийг нь таалаа ажиллаж бүгдийг нь өрөөй авч бүгдийг нь өршөөй алтан дэлхийн аргайтал ард болно өргөж мандуулээ Хүрэн дуугаж зөөрсөн хөвгшгэн дуудсан бүтэж авцгаа энэ л тэнгэрэн байсан тайлцгаа эгэл болно дуудан тайлцгаа заасалбар Боинч нэгэнтэй дэлгэрээд ирсэн бурхад нэгэнтэй тодроод ирсэн балчир гэж үсээ буулцгаа бардамж өөрсдөө хэрэгцгээ далай мэтгэл гон байж дагшины ухаанч дүүрэн байж бусдыг дагуулах ирч чинь буян болон дэлгэрч чадвас өөрөлт тэнгэрийн хайр шиг боцохтой нэгэнтэй бэглэгдэх учиртай арга билгийн ухаанч чинь аль бүхэн тогтсон цагт алтчин би алтхан би чинь өөрөө дэгширч аргагүй би мөнх тэнгэрийн урсгал гэж мөрөөдөлд хүрсэн мэт өнгөчн дэлгэрч өвөл сэвчин арилах болно. Энэ шиг ухаарлыг эцэг өвдөөс ч нүгсэн болохоор эргүүлж намайг таниулаа гэж илч болгон намайг болгосон юм. Өөрийн чинь өр зөргөнд байгаа галыг урдж нэгэнтэй асаа гэж өвгөдмөн надад даалгавраа өгсөн. Тэр даалгаврыг биелүүлэх гэж даамай хэрби хичээсэн. Далдыг хөдөлж шидийг тодотгож нэгэнтэй хүртгийн тулд дөрөв ихийг бас бүтээсэн. Эгэлгүй газар нутгийн эзний ёсоор би хамгаалсан. 90 зууны түүхийг ингэлж би бүтээл болгосон. Сүргүчээ мөргөж сүрлэг сайхан Монгол түмний сүйдэж балгас болсон нутаг усан. Шид хүчээрэн бас хамгаалж дөнгөсөн. Эгэлгүй энэ газар нутгийг минь эрээч нэгэн өдгөн үгүй болно. Эгэлгүй энэ газар нутаг минь эрлэгийн илч мориглохгүй болно. Хүний гараар хэртэй сэвтэхгүй хөх монголчууд хамгаалах болно. Үеийн холбоотой ахын дүүс минь хүчтэй шидээрээ хамгаалах болно. Энэ цаг ортоод ирсэн эгэлгүй газар чинь амьлаад ирсэн өөрийн цэвэрлэг хүчтэй болсон өвдөн
ерөөхдөө болсон. Амин үрсээд итгэж алтан нарчин амлаад ирсэн. Арга ухааны чинь нөхөж алимын сарчин дэгшрээд ирсэн. Гэгэн сайхан ухаантай гэж гэрэлтгүүлж та бүхний гайхан болгож гар ертөнцийн од бүхэн гарцаагүй чи мөнгөж чиглэсэн энэ л өдөр бүхэндээ чин тэнгэрийн өнгөрлийг чамд бэлгэлсэн. Өнөд тэнгэр чинь өгөөмөр болсон мөрс минь өргөн гол ус чинь өвгдий чинь хараар сүлэгдсэн тэрэл сайхнаар шамсыг амсвас тэнгэрлэг би чинь домдогдож анааж чадахгүй яр шарах анжөөрөө идэх болсон. Тийм л хөв заяаг тэнгэрээс би өргөж дурсан болохоор таньх сайхан тал нутгаан дашуур өгөн хурцаж даамай сайхан сүлт химрөөрөө татан байж би Монголыг болсон. Үүнийг л та бүхэнд илгээх гэж үлгэрийн ертөнцид та бүхнийг алхуулж аз жаргалыг та бүхэнд бэлгэлэх гэж алимын сараараа би болсон. Гэрэлт сайхан газрын хөвгшгийг гар дээр чинь нэгэнтэй дуулахтаа дэлгэр сайхан төгрөг мөнгийг дээж болгон өгсөн төрөвч бүхэн чинь дүүрч төгс сайхан хаан чинь гэрэлтэж авдар бүхэнд чинь алт мөнгө оршиж ариун сайхан гişиг өрөөл алган дээр чинь ирсэн. Арцхан гараа аршаагаад алтхан би ариус цаарсан алдар суута болохын төлөө амин хөвдө хичээцгээ. Өөрийгөө өсмөн орж тэнцээ өөрөө уудлаад нууцаан дэлгэцгээ. Хэний үрбэлээ гэж хиттэй бодоцгоо. Хатан мэжийн ухаанаар бүглэгдсэн хаан эцгийн хайранд өлгөдсөн хамг Монголын хөх тамгаар хөглөгдөж нэгэнтэй арчлагдсан хөх тэнгэрийн Монгол гэдгээ хүмүүн та таньчаараа. Түүнийг таньсан цагт тэнгэрийн ивэл танд болно. Түүнийг таних өгсөн цагт таны бид бурхны өргөгдөх болно. Түүнийг ирчилсэн бүхэнд буурал тэнгэр алгаад иргэж бурхны суудлыг барих болно. Буцгаа юм даачи бусдыг дэтгээ гэж бурхан суудалд чинь залах болно. Энэ л сайхан гэрэлгээг авчрах гэж эцэг өвгд чинь махан зүтгэсэн юм. 800 жилдээ нартад урлаж намын хүчээр дэлгэн ирчилж логийн хүчийг сүр болгон дээдлж лосын хүчийг ерөөл болгон ажиллаж хүний ерөөлийг хэл болгон залгаж бүх тэнгэр нэгэнтэй урагтан дэтгсэн. Ил газар шорооныхаа эзэн бай гэж эгэлгүй энэ биеийн эзэн бай гэж мөн чанараа олж ирчлээ гэж мөнтөө бий гэж бус зогсоо гэж буцгаа юм шүү гэж бусаж унахааргүй ажиллалтай юм шүү гэж бурхан сайхан алтан соём буцгаа энэ биеинд чинь шингэж нэгэнтэй орлогцаан гэж шинжлээд өөрийгөө тань гэж дэлбэр сайхан тэнгэрийн соёмыг дэртэй зүүн дурлсан байдгийг төгчж түүнийг өргөсөн бүхэнд тэнгэрийн хүч нь өгөгдөж байдгийг өргөөгийнхээ гамт зарчбал өөдөлж үрсэн дэвчнээ өөрийнхөө бид нэгэнтэй зүүчгэл ур ширчин баргад амарлнаа. Ийм л сайхан үлгийг эрхэд тэнгэр чинь нэлгээсэн юм. Эзний ёсоор харж явахыг энэ л ухаанд чинь буулгасан. Тэр бүхнээ харж тэнцгаа дэтгэж өөрийгөө ивэцгээ далдын хүчинд итгэцгээ харны шившлгийг минь таалж бүртгэцгээ. Брайлцгаа хөвгшгийг чинь нөгөөдөд уулыг брайлцгаа урсан өөрийн дугаар цангаан дарчгаад бидээ ихэдсэн бэлэг ухаанаа жаахан дарчгаад дотоод бодлоо хундаасан дорой бодлоо жаахан мөрөгчгөл дээдийн тэнгэрчийг хүч дэлгэр гадуун лавхаа цэцэг мэт дэлгэрч өрмөн гэрэлтнэ. Энэ цаг нэгэнтэй ирсэн болохоор итгэж бишрээд үндэцгөө энэ лэвэл нэгэнтэй ирсэн болохоор энэж байсан хүртэцгээ. Нэгнийгээ муучлтгүй нийгмийг нийтээр хүчрхэг байхыг уран ухаанаар өчиглэгдэн холбогдохыг удан гаруулаараа танигдэн өрөвдгийг энэ цаг дор мөрдөж игэлвээс эгэлгүй монголчуудын хүчрхэг болтойгон эргэж нэгэнтэй ирсэн гэдгийг баталж нотлох буцгай хүл болтаар нэгэнтэй болохоор гэрэл цагт бэлдээ гэж хүмүүжингийн хаанаа хүлээж аваа гэж сайтар тунгааж бэгэлсэн саран гэжийн хайран дор сайхан цагийг дуудаж авчраа гэж төрлөх сайхан Монгол төмнэн төгрөгнөр өндлгүй тэнгэрийн алтан судрыг
дэлгэн та бүхэнд барьж дээж болгон үн цэнтэй амьдралыг чинь өглөг буйны чинь ариун их хөвшгийг чинь атаацгүй байх гэгэн их хариг аль бүхэнтэй цуглуулсан байж асарлах газрын хаан ивэлэр алган дээр чинь хишиг болгож амсаж идэх хийтэйгээр ажиллаж нэгтэй өргөссөн. Энэ бүхнийг амсан байж эгэл ухаанаад итгэцгээ ингүй сайхныг нь мэдэрч эцэг өвгдөө талархцгаа аавал ижидээ талархцгаа ачлал буйныг нь даацгаа арга ухаанаа нээцгээ 10 цагаан буйна дэлгэж бүгдээрээ хүртцгээ уухайцгаа усмэн уухайцгаа урман сэрэгтэл уухайцгаа уутаар дэлгэж хөрөө буйныг огтоож уухайцгаа Өргөө сайхан гэрийн хамарт наран нэмшиг мэлтээ өгөөмөр сайхан гэргийн ухаанаа саран мэт гүйгүүл үрс ачаан өндөр тэнгэрийн бурхан мэт хайрл өглөг буйнаа энэ тэнгэрийн хишиг мэт хүндэл өөрийгөө та хөндлөн байж үрсчин дэгс байх учиртай өрөөлийг та хайрлан байж өөрөө та үнцэнтэй байх учиртай харсан бүхэндээ хайраад илгэж байж хаан та байх ёстой хатан ухаанаа таниулан байж хамгаас илүүгээ мэдүүлэх учиртай эгэлгүй өргөөний эзэн бүхэн эрбиен хичээцгээ ингүй галгалан тэрэн эзэн бүхэн эгэлгүй заяаган хүндэцгээ өрхийн галыг одлгон дэвжээ гэж өвгөд минь нэгэнтэй бэлэг болгон буусан хааны ертөнцийг халах Монголд буулгах гэж хан төрийн төлбөр ирсэн уран мэрэгэн ухаанаа уудаж тэрээр өрөөгдөө улс Монгол нэгэнтэй хайр болгон дэлгэрүүлэх гэж амсан та бүхнийг өрн зарсан хосгүй их тэнгэрүүдээ амьлууж ховор заяагчинд итгэж хүсэлт байсан бүхний чинь хүрч дийлэх шид нэмэх гэж хайрын тэнгэрийг өчгөлөн бууж ирсэн хамаг Монголоо сэрэм бужирсэ хүчтэй бүхэн дэлгэрсэн боловч хийргэлэн нэгтгэж хэрдээ зүдэрсэн хосгүй бүхэн нэлсэн бүхэн боловч хавн тутагдаж тэд мөксөн даамай сайхныг нь таньсан бүхэн далтын өвцөн дайрдаж тарж нэгэнтэй бодорсон дэндүү ихийг мэдсэн бүхэн дэлгэж чадлагүй бас онцсон энэ бүхнийг тэмцүүлэх гэж эрхэд тэнгэрээс биймэрлсэн эзэн болсон тэрл үрсийг эвлүүлж нэгтгэх гэж би ирсэн хосгүй бүхнийг нь нэгтгэж орвогийн жаргалыг та бүхэнд бэлгэлсэн хоёр идэж хоосон хонхгүй гуниг зовлонгүй энэ сайхан нийгмийг гар дээрчин дэлгэх гэж би ирсэн гурван галын хүчээр гондохгүй явах заяагчин мөнгөлсөн газрын ариун тамгаар гайхан бүхнийг гартчин болгосон тэнгэрийн ариун тамгаар тэнгэрлэг сүнсийг чинь өгсөн дэсэж давах хүчийг тэнгэрээр хөлтөөдөн түгээсэн эрен зууны төг ихэлсээ өрсмөн итгэл сэтгэл чинь гэрэлцээ өрсмөн хий нэгийг хайж ихэлсээ өрсмөн хэрэн гэсэж хэсгэн тэнүүчилсээ өвгдийн минь бүлшийг ухгаж өнцөг болон бүрээс тэнүүлчид цугласан өр нэгсэн хүн бүхэн өвгдийн минь гундаахаж энэ нутг руу дайрсан тэр бүхнийг зөөлөх гэж тэр бүхнийг давуулах гэж тэр бүхнийг ажилах гэж тэр бүхнийг буцаах гэж тэнгэрийн төлбөр ирсэн үнтэй цэнтэй амьдрал үлгэрийн ертөнцийн үүд хаалгаар үзэсгэлэн төгөлтөр Монгол төмнийг өргөж нэгэнтэй харуулахаар өгдчин та бүхнийг бэлтгээ гэж өнөөдөр энд цуглуулсан бүгд байсан жаргах учиртай бүгд бол дарам баясах учиртай бүгд бол дарам баяжих учиртай бүгд бол дарам дэлгэрэх учиртай дэлгэрхүүдийг чинь нээгээд өгсөн дээдлэх гэрүүлэн дүүргээд өгсөн элчтэй нараар илгээмжүүлсэн ингүй сараар өрөөлүүлсэн өглөөн сайхан нартай зулгод өгд дээдсийн ариун сайхан нэр алдрыг өөрийн сайхан нэр алдртайгаа дуулган байж далай цагаан сүгэ дэгш сайхан газар нутаг ариун сайхан боловсондоо эгэлгүй будаа тараага илч болгон өгөөс энэл хайр чамд хишиг болон эрг болно. Будиж жаахан гондаа байвал, будгэрч жаахан унаа байвал,
босож дийлэхгүй хундаа байвал болохоо хөгчин хурцтай байвал оройн сайхан савндаа золгоч очиж өөрийгөө мэдүүлээд хэлчих би хүчин байна гэд би сэтгэлээрээ дуулгач тэгвэл чамайг Тэнгэрийн сараас хаадаг нь тэртээ мянган зууны түүхээр урлаадаг нь амин сүнсийг жиндэтгээд нь алдаа ногч нь ойлгуулаадаг нь асарлах сайхан нэрүүлийг алдавч чинь энэ сайхан цаг ирсэн болохоор дэлгэр сайхан долоон бурханд чинь дээдийн хүчин хурсан болохоор домнож сайхан өрлөө нургаж дотор сэтгэлээ засацгаа долоон бурхны эвэлийг дотоод сэтгэлдээ хүртэж чадвас домдох нэгэн гомдлгүй бүнэглэх нэгэн зөөргүй гудамшиг амьдралыг үзэхгүй гонсон бие сэтгэл чинь айхан болон тэгшрэг болно. Энэ бүхнийг бэлдээд өчгсөн, энэ бүхнийг ирүүлээд өчгсөн, эгэлгүй сайхан бүхнийг нээгээд өгсөн. Газар дэлхийг гайхан байлгая гэвэл гартаан дандаар байхаж энэ л ногоон газар минь ижих газар дэлхий минь гэж энэ сэтгэлийн угаас өргөж нэгтэй чадвал өдөр бүхэн энэ газар өвдөм минь хайраар сүлэгдэж өнгөчж болшилсан тэр газрууд орон байран зүйцлэж тэгш ногоон газар чинь та бүхний болон Тэнгэрийн монголчуудыг Тэнгэр өөрөө болно. Тэндээс нэгэнтэй дайрахад элчиг түүтгэргээ дайруулаад орхон тэндээс нэгэнтэй төгсөж ухахсыг түмэн шидээрээ дараад болтуулна. Гэгэн сайхан газар дэлхий чинь дэгш бөгөөд өнгөлөг байвас гэрэлтэг сайхан бие чинь бундаж нэгэнтэй зүгүрдгүй болохоор энэ л гიშгсэн газрыг чинь хайргаж эргэж танд эрдэм болдог болохоор эвэлэн л өчгөл эргэж тэр таны болно. Хүн бүхэн хүсэл сэтгэлтэй хурц газраа хамгаалж чадвас хийгүй Монгол түмний гэрсэв хэрдэн намархан арилах болно. Энэ л их үлийг бүтээхийн төлөө энгүй олноор цуглацгаа гэж эргэд Тэнгэр чинь дуудан нэгэнтэй залсан болохоор төрлөг сайхан Монгол түмэн төгөлдөр болон уран чуулж байна. Дахин хуралдахдаа даамаа ихийг өрөөж байна. Далдын шид хүчээр бэглэгдэж байгаа буцгаа мэдэрч байна. Ирсэн хайсан бүхэн чинь энд бий. Эвээсэн Тэнгэр бүхэн чинь энд бий. Харсан Тэнгэр бүхэн чинь энд уран чуулсан хайртай аав ээж чинь сүнс энэ л ертөнцид дэргэд чинь буусан. Тэд та бүхнийг харж байгаа. Дэтгэж ивэг өрөөлийг чинь сонсож байгаа. Өнгөлөг дөрхий чинь таньж байгаа. Өөрийнх нь шүү гэж өнгөөж байгаа. Нартаас илгээсэн хайр бол энэ намдар түүхэн бас энэ ногоон дэрхийн ивэл бол энэ номын их гигантны хишиг бол энэ дэлгэр сайхан биед чинь дэндүү ихийг тэнцүүлж өгч Тэнгэрээс нэгэнтэй тодорхой буухтаа дэлгэр сайхан газрын өнгөөр тодотгод өөрийгөө гойсон. Энэ сайхан газар нутаг гэдэг эгэлгүй зөөлөн бөгөөд амгалан гэдгийг энэ л учирлаар толтон нэгэнтэй харуулах гэсэн буурал дэлхий чинь бурхны нэгэн өнгө шүү гэж буцгаад эндээ дуулгах гэсэн наран адилгэрэлтэх Монгол түн шар хадгийг нэгэнтэй бэлэгдэж номон хөх Тэнгэрэн сүн Тэнгэр гэж дээдэж сүрлэг сайхан соёмон алт гэж дэтгэдэг. Энэ л учрал 9 эрдний өнгөөр солонгос нэгэнтэй бүрддэг ерөөлийн энэ таван хадаг амьд бүхнийг арчаалах гэж ажтай бүхнийг өрөөх гэж алтан мотор дээр чинь ариун судраа дуулах гэж өгсөн сүнсэнд чинь өгөөмөр ихийг өгч өргөж төрүүлсэн энэ биенд чинь ерөөлгүй нэг дүрх гэж хосгүй амьдралыг чинь бэлгэлэх гэж хорвоо дэлхийн од болсон юм. Тэр сайхан оддын хайргаш дэлгэрч нэгэнтэй төгсөн болохоор Тэнгэрлэг сайхан Монгол түмний төрүүчээс нь татан босгох төгс үлийн эхлэлийг дөрвүүрээр тавиулсан. Тэгэн Тэнгэрийн энэ зарлиг гэрэл болон та бүхэнд очиг гэдэлгэх нэгэн зовор үнгийн чинь гаргаж бас эвэг хор санах сэтгэлгүй нэгэн байж осгүй сайхныг мэдэрч амьдрах хороогийн жаргал юу гэдгийг юрбсаар таньж мэддэг. Өчиглэж хэлсэн ерөөл бүхэнд минь уран ухаан шингэж нэгэнтэй буусан удмын сайхны чинь таниулж буй учирлын дээд нь энэ юм. Гэгэн сайхан төрсний чинь гийгүүл годшиг хурцыг чинь хууршгүй үнэн сэтгэлтэй чинь хурц хуйлгаан заяагтай чинь
чадаж дийлсэн хэм бүхэнд чам хатуу шид очно гэж чин сэтгэлээсээ хүсэж өрөөсөн бүхэнд чингэлэг дүүрэн буян ирнэ гэж өн Монголоо гэсэн сэтгэлдээд нь өглөг буян ариутан дэлгэрнэ гэж өгөөмөр сайхан сэтгэлдээд нь өн Монгол өрөөлөн өгнө гэж тэгэн сайхан дулгуурын бэлэг болгон хаавхан барьсан гүйгүүлэх номын хүчийг гэрч болгон өндөгсөн алтан модертон судраа оршооч ариун ухаанд гэрлээвч гэгээ татсан энэл төрхөнд нь хичгээвч гэрэлт сайхан газар дэлхийн эцэн болгон боолосын урсмын хураалаад өглөө урсмын өрөөгөө хураал урсмын өндөгөө хураал өвгөдөө алархал гэх хайртай сайхан өвгөд чинь харж таавахныг таньдаг юм шүү халуун дулаан сэтгэлээр чинь хөглөгдөж нэгтэй явдаг юм шүү хөрс газрын чинь шимээр өргөж дамдаан өрөөж явдаг юм шүү өмнө явчихсан бид баргашгүй хүндтгэл ухаалаад маас эргээцгээ уусаад итгэад өрөөлөө этгэл бишрлэн дөрөв гэж өрөөлөн таавахын төгсөм осгүй сайхныг чинь дуулах гэж хорвоо босгон бир ирсэн хоёргүй сайхан сэтгэлийг чинь харуулж дэнүүлэх гэж би ирсэн наран гэрэл дүрсээ наадуулан баясгах гэж наран хүртэл өнөөдрийнээс саран гэрэл сайхан мөрсөө саадахгүй байхыг сануулах гэж саран ижийг чинь бас гэрэлтсэн содон юм шүү гэж солонгын долоон шиг сайхан юм шүү гэж долоон сайхан бурхан одоо тодоос амьлуулсан үнтэй юм шүү урсмэн гэж өгөөмөр юм шүү урсмэн гэж хүрч гарахгүй оргил юм шүү гэж хөх тэнгэртэй одуулсан та бүхнийг дүрсэлсэн тэр л одод хүрэх тэнхээ тэнгэрийн Монгол түмэндэл байдгийн тэр одонд хүрэх тэнхээ тэнгэрийн монголчуудад л байдгийн тэр одноос татах хүчийг хөх тамхтай хүч болгон өгдгийн тэр одноос датаж дийлэх нэгнийг нь тэнгэрийн бурхан суудаг душиж бас суулбадгийн үнгэл брэч гэж үн цэний чинь та бүхэнд мэдрүүлэх гэсэн үүнийг л дуудаж аваач гэж үн цэнтэйг чинь таниулах гэсэн тэртэй гэлцэх од шиг гэрэлтэй журмэн гайд үтгэр түүнийг чинь гаргаад өгнө газар дэлхийн хөвөрчгийг гард байрч өгнө чи гайхан шүү гэж Чингис хааны үр сад шүү гэж чамайг тодтогсон тэр л одонд жавхаас урчин оршиж байдгийн үүнийг нэгэнтэй мэдсэн цагт үйлгүй юм шиг урсам цэлмэг болно бодох ухаанд чинь бодох бодролт чинь буян дуудагдсан ултаараа мэрхийн ерөөж чадсан тэр цагт ерөөсөө чиглэлтгийн ерөөж чадсан тэр цагт ерөөсөн сайхныг чи мэдэрхийн ерөөж нэгнийг ачилсан цагт ерөөж нэгнийг ачилсан цагт ерөөсөн сайхан дэлгэрч ертөнцөд гэрэлгээ мандаж осгүй сайхан Монгол түмэн хотлоороо нэгтэй баяжчих цагч нойрхон ирсэн баларсан монжилууд буцаж нэгэнтэй ургасан зүүрлэшгүй сайхан монжилууд зүгээр л дэлгэгдээд ирсэн зүүдний ариун тэнгэр зүг чигээ чинь олуулаад ирсэн олуулаан болоод ирсэн онгод доорон танигдаад ирсэн сүр хүчээрээ нэгдээд ирсэн сүрлэг болоод багтаад ирсэн багтан сайхан монголчууд бардам нэг замтайч буцааж дийлэх гэрч хүчийг нь буулгаж өгсөн тул баригддгийн бурхны суудал цог тамхтай болохоор ч болгоож хэлэх гэрөөний чинь бор зүрхэнд чинь шингээж өгсөн байдгийг хүчрхэг гэж хүмүүний нэрийг чинь хөх тамхт гэж салалдгийн хөх чонын гудам гэж хүртэл хүндэтгэж тэд сүрддэг юм далай ухаан хүчтэй гэж даамайг шидтэй гэж дагшин тэнгэрийн хатан ухааныг далай тэнгэрийн хаан ухааныг төрлөг сайхны нэлбэн чинь төгс болгон эхэлсэн байдгийг энэ л эхэлсэн бэлгээгээ тайлж бийжиж урсман босхын цагт би сэтгэл
эрен зууны түүхийг энэ л ботраараа үлдэх Бурхны хичгийг үтдэг юм буцгаа энэ заяанд бууж ирэх хоёрыг багтааж өртөө авдаг юм. Үүндлээ бэлтгээж гэж үлгэрийн ертөнцид алхаж орооч гэж үн цэнтэй амьдралаар амьдарч нэгэнтэй жаргаач гэж итгэл даах хүчээр чинь эвэж нэгэнтэй тодтогсон юм. Энэ л эрен зууны дор игнэн жагсах хүчтэй чинь эндээс таниулах гэж харуулсан юм. Хэн нэгэн танихгүй мөртлөө хэлсэн үгэнд нь итгэж ирсэн, хэн нэгэн хараагүй мөртлөө харсан юм шиг таньж ирсэн, хэн нэгэн үзэж мэдээгүй мөртлөө үзэж дуулсан юм шиг ирсэн, хэн нэгэн итгэж үнэмшээгүй мөртлөө ирэл гэж хүсэж ирсэн. Энэ бол их Тэнгэрийн дуудлага учраас, энэ бол агуу Тэнгэрийн хууль учраас, энэ бол агуу газрын шив учраас, энэ агуу хайрын дээд учраас хүн болгон энэ дэр чадсан, хүслээрээ нэгдэж чадсан, хосгүйгээ мэдрүүлж чадсан ховорхон төрснөө харж таньсан. Ийм л цаг дор нэгдэхийг эцэг өвгөд чинь харсан, энгүй сайхны чинь нэгэнтэй дуудан бишрэх гэж тэтгэрсэн, дуулахгүй гаанамарсан, дархан мэрэгэн мурхчул, далай таван тэнгэрээс тодорч нэгэнтэй буух торхон замыг нь досож бэлдээд дэтгэж ирээх суудлыг нь дэлгэх гэж та бүхэн энэ дэрсээ. Бурхад гэж хэн байдгийг, буцгай хаантай гэж хэнийг хэлдгийг, буянтай гэж хэнийг дууддгийг, бууршгүй хүчтэй гэж хэнийг нэрлэдгийг харах гэж та бүхэн ирсэн, халуун дулаал сэтгэлийн хайраар нэгдэх гэж та бүхэн ирсэн, хүмүүний ертөнцийн гэрэлгээгээр хөглөгдөх гэж та бүхэн ирсэн, хөрс газрын хөвгшгээр ёроол болох гэж та бүхэн ирсэн. Та бүхэн дад жаргалыг бэлгэлэх гэж, танан цагаан тэнгэр хишгээ хүртээх гэж, эвэх газрын чинь эрчим бүхнийг энэ л бин чинь өгч, эгэлгүй сайхан бүхнийг ёроож нэг ирсэн. Зөөлөн дулаан сэтгэлийн чинь галаар өргөж та бүхнийг ёрой, зүүрлэшгүй сайхан хааны чинь дээдэр зач та бүхнийг босгоё. Заяасан тэнгэр чинь золгуулж нэгэнтэй авчруулъя. Зам мөрийг чинь засаж зөв замд нь чиглүүлээ. Тэнхээгийн мөргөдөөс садарсан тэмээн жингээр хишгэн гараад төвдөлхийг эзэлхээр ирсэн. Эгэл даруу дөрвтэй Монгол түн эрч хүчээр хүрслэгдээд ирсэн. Эрен зууны түүхэнд эрдэнэ мэд гэрэлтэй ирсэн. Нартыг эзэнсэн хувь чинь нэгэнтэй сэрсэн. Намун сайхан тал нутагч нь нэгэнтэй эзэдтэй болсон. Нөхөж дэлгэрүүлэх газар чинь нөөцөө нэгэнтэй хадгалсан. Намар нөөлөг бол бүрдчин нөөцөн нэгэнтэй уралдан жуулсан. Аль бүхний чинь гүйцээ гэж алтан лууж илээсгэлсэн. Арга ухааны чинь тодтох гэж ариун сайхан могой жилдээ асралсан. Хонон сайхан жилдээ хотлож бүгдээрэн ялна. Хосгүй сайхан орон жилдээ ховор бүхнийг нь үзэж дэлгэрүүлсэн. Мэчин сайхан жилдээ мөнхөд дээдлэх ерөөлтөн хүрнэ. Мод хүн болох цагийн мөн чанарыг ойлгоно. Энэ л цаг хугацаар сэмэрсэн нь итгэж бишрээд өөдөн босцоо. Өнөд Тэнгэрийн ариун гал шиг өргөдөж бүгдээрээ дэлгэрцгээ. Алтан нэрний аялгау алган дээр чинь буусан амьд бурхтын хайр шиг ард олондоо ирсэн. Бурхан дөрвтэй та бүхний буян нэгэнтэй дэлгэрсэн. Буурал газрын хишиг будаа мэд аривчсан. Амин зуулагч нь дэлгэрсээ өрсөн. Ажлал буян чинь дүүрсээ өрсөн. Аргадах ухааныг алдхан дээсэн гаргаж нэгэнтэй чадвас. Амин хэлгээ чинь нэг л болгон тодчин. Тэрл сайхан тодорсон цагт Тэнгэрийн Монгол түн дөвшин сайхан ханаа дээдлэн байж буулган. Зарлаж түүнийг буулган. Замбуулан хорвоод дуулгаж буулган. Зүрүү бүхнийг нь номхотгож буулган. Зурсан бүхнийг нь зөөлрүүлнэ. Чадаж дийсэн бүхнийг нь чангатгаж өргөөд тэгшрэн. Чадал тэнхээтэй бүхнийг нь чин тэнгэрт ерөөлгөн. Эцэг өвдөөс улгаалсан бурхан тамхтай бүхэн эрж нэгэнтэй нэг тийм цагт 1188 гэрэл нартыг нэгэнтэй гадраана. Буусан сайхан гэрэл засрах бурхтын гэрэл байх болно.
Буцаа энэлэрүүл буянтай нарны ивэл байх болно. Алтан сайхан наран аль бүхний чинь толдохын цагт арга билгийн ухаанд чинь ариун судар оршихын цагт алд биенд чинь хүний ухаан оршихын цагт асарлах тэнгэрийн хайр алга даруун газарт чинь шингэж нэгэнтэй тодорно. Досож ирчилсэн мөрс бүхэндээ досон домбож торгонд жаргах бойны гэлгэн дэсэж үлдсэн бүхэнд тэнгэрийн хайрыг дээдлэн өгнө. Үргэж зогтсон бүхэнд үнэн худлыг нь ялгуулна. Үйлсгүй нэгнийг хүртэл өргөө дэгнэндээ агуулна. Зам мөртөө хэнийг ч үлдээхгүй. Зам олноосоо хэнийг ч ялгахгүй. Завсан олноосоо хэнийг ч адлахгүй. Зүдэрч яваа нэгнээ зүгээр бас орхихгүй. Бүгдийг бас хоод авна. Бүгдийг дэлгэрүүлээд авна. Бүгдийг баян болгоно. Бүрэн эрхийг чинь оногдуулна. Газрыг чинь гисгээр гар дээрээ өргөн. Тэнгэрийн гисгээр тэнгэрийг чинь өргөн. Өөрийнхөө сүрээр өнгийг чинь засан. Өгдийнхэн сургаагаар өр зүрхийг чинь чимэн. Ийм л агуу хайрыг энэ ертөнцөөс би уудлан ирсэн. Элэгнэгтэй ахын дус үрстэй этгэл болгож бэрсэн. Зүгч нэгэнтэй харахгүй байхыг, зүүрлэшгүй нэг зэмлэхгүй байхыг, өөртөө байгаа үнцэдээ алдахгүй байхыг, өрөөлөөс хүчээр хайхгүй байхыг, ханиулж нэгэнтэй мэдрүүлэх гэсэн, тодотгож нэгэнтэй харуулах гэсэн, досож өөрийгөө бэлдээ гэж тодорхойлж бас өгөх гэсэн. Гэгэн сайхан нүдэнд чинь гэрэлтэх ариун галыг гүйгүүл гоён ухаанаар чинь нээж гих гэсэн. Нарнаас бэлэгдсэн энэ ухааны чинь сарны гэрлэр би гэрэлтэх гэсэн. Унган дурганд чинь өг гаргалт чинь буян дуудан би авчих гэсэн. Буцгай сайхан мөрсмөн болтаран сэртгэй гэж гуурал тэнгэрийн зарлагыг буулгах гэж би ирсэн. Хэн нэгнээ атлахгүй байваач хэрдээ бүгд баян байх болно. Хэн нэгнээ хэлсэрд гутахгүй байваас хэрдээ мэд аз жаргалтай байх болно. Хэн нэгэндээ хорсохгүй байваас хилэн хорлол үгүй болно. Хэн нэгнийгээ хуурахгүй байваас хүний мөн чанар түүнд бор. Хэн нэгнээ түлхэж хийдүүлж нэгэнтэй хаяхгүй байваас хар хэлүүгээр дуусч хатан газрын эвэл бор. Буцгаа нэгнээ бусдаас илүү ажилтж харуул дуурал тэнгэрчин өрөөлөн болгоно. Бусдаас хуйхгүй амьдрал буянчин чамд дүүрэн. Өөрийгөө дутуу юм шиг санацгаад өрөөлөөс нэгэнтэй байваас энэ цаг дөрөвтэй эцэг өгдөн төлбөртэй үлддэг гэдгийг санах учиртай. Надад байгаа бүхнийг нартаас чи гоо чадвас намын дор дэлгэрэх хур болон чамд ирнэ. Нандин тэнгэрийг итгэж чи ирэгээд настан дуурал өгдөн өргөж чи өрөөс өнгө мөнгө чинь өөрт чинь өглөг болон ирнэ. Өрш ирчин өөрөө дарагна. Өгтаа чи ухаанаа задлж нээвээс уран зөргчин чамд дүүрнэ. Бусдыг харсан хайр чинь буцгай их байваас буян чинь зүгээр л бурлтна. Даамай нэгнийг таньж харчаад далдаас нэгэнтэй хорсож санаад байвал дэлгэр сайхан дөргчин гондож тэнгэрийн хүч чамд дутна. Хэн нэгнийгээ хялаач харваас хэлсэн үг чинь хатуудваас өөрийн биш чинь өсвэр дүрч өнгөлөг дөргчин гондох болно. Бардам их замтай байлаа гэд барж дийлэхгүй хийг амлаас буурал тэнгэрийн бурхны гэж буцаж ирдгүй хуулийг дагаж энэ л биш чинь эзэнгүй эзэн юм шиг эрх тушаал чинь болно. Зүрхгүй сайхныг нь олоод л харчихвал зүгээр чамд гэрэл бадна. Зүсэн чи өөрөө тордоод л харчихвал чин тэнгэр чамайг танив. Өөрийнхөө урд байгаа гудал өнгөтэй гэж өөрийгөө баясах мөнгөтэй гэж мөрөөдлөө мөрөв. Миний гэж ухаанaan бэл. Энэ бүх сургаалаар эвлэж нэгдэг учир байна тул эрдэнэсэг урс та бүхнийг өөрийн биедээ байгаа үнэтэй сайхан бүхнийг өргөж дэлгэрүүлэх үүргийг өгöd чинь бас буулгаж буй. Алтан нэрний айл өгөж алтан сайхан судар гэж арга билгийн ухааныг атгалсан их өрөөл байдаг.
Тэр бүхнийг таних мэдснээр дөрвөлгүйрийг нь таатгадаг юм. Тэр бүхнийг таних харснараа таасан тэнгэртэй та таалагддаг юм. Зүдэрч яваа нэгнээ зүгэж буаглаач зүгээр л түнд өрөөлөгөөч хайрaan нэгэнтэй дуулгаад хэлээч хамаг Монголын чинь нэгэн юм шүү дээ. Хаан эцгийн чинь урдн хөлөө молохгүй зүдэрч явахдаа үлчүүр гэж нэгэнтэй мансуур явахдаа хин нэгний хийсэн үлэн дуртаж хэрдэл гэж чинь зүдэрч яваа юм. Хорлыг нэгэнтэй санаад байхаар ховдог шунхаа атаатнууд тэл нэгэн гайгуудгэрийг түүнд нэгэнтэй оноод юм. Бэлгсэн сэтгэлийг нь гадраагаад өгөөс бадамлах гэрэл нь өөрөө нь засдаг юм. Хүнийг хүнээр нь засуулдаг юм. Хүнийг өөрөөр нь засуулдаг юм. Хүнийг өөрөөр нь хөгжүүлдэг юм. Хүнийг өөрөөр нь хөвөлдөг юм. Энэ л бүх аялгауг эцэг өвгөд чинь та бүхэнд бэлгэлсэн юм. Ариун сайхан сүнсэнд чинь ашлаг алхан энэ зүрхэнд чинь дуулгаж бүгдийг нь бэлгэлсэн байдаг юм. Бурхны тамгаар тодотгосон байдаг юм. Орой юунд ч давалцахыг талыг оргил ухаан хүчтэй гэж онцолж бас дээдлсэн байдаг юм. Мэлми ухаантай Монгол түн мөнхөд дэшэм байдаг гэж мөрөөдөл нь үргэлжид гэрэлтэй байдаг гэж мөрдсөн хууль бүхнэнтэй байдаг гэж мяндаг гих бурхтууд нь тэн дундаа мандаж нэгэнтэй бэлгэрч ирнэ гэж мохшгүй ирзэр борч нь Монгол морьнд сүрийг нөгсөн байдаг юм. Хурц ухааны чинь хичгийг хатан ухааны чинь нурыг хангаа дэлхий хэн хөгчөнд сүлд болгон болгосон байдаг юм. Дэлгэр тэнгэрийн дэндүү ухааныг чинь тэнгэрийн шонхоор амьлуулсан байдаг юм. Эр хүний хиймэр энэ л гуравт оршдог юм. Эгэлгүй хаан хүний удам энэ л гуравт оршдог юм. Энгүй хайр шиг энэ ертөнцид энэ л байдаг юм. Эргэж ирнэ гэсэн хууль энэ ертөнцид дахин буусан. Бурхны илч бууж ирээд буцгаа сайхныг бэлгэлнэ гэж бузарсан хэрэг бол таарн дараад баян тансаг амьдралыг бэлгэлнэ гэж атаацх нэгэнгүй болно гэж арсгалдах дайсангүй болно гэж арга ухаанаар ардан эвлэрнэ гэж ариун энэ цагийг бэлгэлдэж алтан гэргүнний аялгау бичигдсэн. Тэр аялгауг тэнгэрийн хуулиар тайлан буулгах гэж тэртээ 1100-аас мөрдөж ирсэн. Таньж олсон бүхэнд нь тэнгэрийн хамгаарч тайлж чадсан бүхэнд нь тарны шившлэг бууж байсан. Өнөөдөр харин тэгвэл өвгдийн чиндэр алтан сургаал өнгөөрөө та бүхэн дэлгэрдэж өмнө чинь та бүхэн задарч эвэл нь та бүхэнд очиж эрхшээ хүчин та бүхэнд өргөгдөж буй. Алтан үнний аялгауг амьд биеэрээ сонссон бүхэн алслах ирээдүйн гэрэлгээгээ татгаж нэгэнтэй авч дийлэх юм. Алтан үнтэй сургаалыг алт биеэ оршоо чадсан бүхэн агуу суу цалыг хүртэж чадах юм. Алтан үнний аялгауг дуулж чадсан бүхэн асарлах тэнгэрийн бурхан суудад амин дэнслээд очиж суух юм. Энэ лигүүлийг энгүүдээд өгд чинь бэлгэлсэн болохоор ирж та бүхэн духлан суухтаа эвэг тэнгэрийн хэн зараалаар ирж энэ суусан. Хүссэн хүсээгүй хэсгэнэрсэн хүлээж авч чадах нэгэн хэсгэнэрсэн харж таних нэг хэсгэнэрсэн хаан заяатанч бас ирсэн. Бодлыг байсан хатанч ирсэн. Ховорхон бодолтой нэгэн ирсэн. Хор сонсон бас нэгэн ирсэн. Бодол буйвуулсан бас нэгэн ирсэн. Энэ бүхнийг тэнгэр толдож буй. Ирхшээсэн тэнгэрүүдгүй тандаж буй. Мэдж бас харж буй. Мөхс нэгнийг нь бас мөрдөж буй. Тэнгэрийн хуулиар туу гэдгийг тэд бүгдээр сонирддог тугай. Дээлдэшгүй хүчтэй дэрэгдэж нэрсэн гэдгийг давхар бас тань тугай. Санаандаа сайхан бүхнийг бодсон бүхэн саатан золгоод хөгшгэн бүрдэг болно. Сар нэгийг бодож буцгай хөлийг буцааж ухраахсан бодолтой нэгэн бошлогдож бас мэдх юм. Хам тэнгэрийн хатуу зарлаг гэдэг хамаг Монгол түмний удам саагаруулыг бүх тамганд чинь дуусан ариун галыг өрдөн насаах гэж хүний ертөнцид тодорч ирсэн. Угтаа уг гарвал чинь ариун байсныг угтаа та бүхний удам гарвал дэлгэр байсныг угтаа та бүхний удам гарвал улаан цусаараа бичигдсэн хуультай гэдгийг угтаа та бүхний удам улаан галмит дүрлцэг учиртай сануулж нэгэнтэй хэлэх гэж буусан юм. Сайрах гэж бас та бүхнийг магтах гэж буусан юм.
орлол бүхнээс олдуулах гэж бас болсон юм. Осгүй сайхныг бэлгэлэх гэж болсон юм. Хүчит их тэнгэрүүд нь болгон судраа тайлбан болгож, хүний ертөнцийг аг ном бүглэж, эгэл олон ард түмдэн эмбий хайрыг эвэл болгож, эрсэн цагийн гэрэлгээ бүхнийг төлөвлөж, итгэл бичрлэр та бүхнийг дүүргэж, энэ л Монголын эзэн Монгол хүн шүү гэж мөнгөдөд эдэлсэн 6 үсгээрэн мөрөн дээр чинь гал бадраах гэж, цаг дурж агсах хүчтэй байх гэж, цалиг түүхээ мэдэж байх гэж, ухаантай гэдгээ таних гэж, ухаж ойлгох учиртайгаа мэдэх гэж, уран зөрөгтэй байх гэж, уул усаад итгэх гэж, уран бол цэцэв шиг дэлгэрхийг сонсож бүгдээрээ мэдэх гэж, сонирдож бүгдээрээ ойлгох гэж, шалгуулж бүгдээрээ ирсэн. Хинч та бүхнийг шаардаагүй, хинч та бүхнийг хүч нэгэнтэй ирээ гэж хүчээр нэгэнтэй дуудаагүй. Таалсан тэнгэрүүд чинь та бүхнийг дуудсан юм. Тэрний хүч та бүхнийг дуудаж ирсэн юм. Танан цагаан тэнгэр та бүхнийг үрсэн юм. Дийлдэшгүй ирч хүч та бүхнийг дагуулсан юм. Энэ л Монгол түмний эгэлгүй гэдгийг нь, энэ л орчлонд ирсэн бүхэн үнэтэй гэдгийг, Монгол хүн бүхэн мохошгүй хэр зэрэгтэй гэдгийг малтаж дийлэх Бурхны ухаантай гэдгийг тайлж хэлсэн сургаалаар минь таниулах гэсэн юм. Тодотгож хэлсэн үгээр минь ярих гэсэн юм. Досож бэлдэх хүчээр бэлдэх гэсэн юм. Торгон сайхан мэдрэмжээр чинь урлах гэсэн юм. Гэн сайхан Монгол түм гэрэлтэх учиртай гэж, гал дурлцсан ухаанд нь гариг ертөн зэрэг шээдгээ гэж, гомдол цэвэрлөө тайлсан цагт хундах нэг учиргүй гэж, дурлцсан гал болон түнээрээ мандаж төгс түүхэндээ бэлэн байхыг төвчэн болсон түлхүүрээрээ таниулах гэсэн юм. Ногоон газар дэлхийн эзэн номд тэнгэрийн их гэрүүлтэн эгэлгүй бурхтын суудлыг эрүүлж ачилсан энэ л биеэр минь эргэд тэнгэрийн хишгийг Европч нэгэнтэй чуул болсон юм. Европсын гэдгийг нь таньж, Европын бүгдээрээ мөрцгөө харсан хэм бүхэндээ хайран зүгээр л дээдлцгээ. Хат үнний түүх нотолж та бүхнийг таних болохоор мөнх тэнгэрийн түлхүүрийн дэргэд мөрөөд ирсэн болохоор чинь эцэг тэнгэр, их тэнгэр чинь эвэлтэй нэгэнтэй багтааж бүрийн тэнгэрийн буйныг өөр дүргээр өгөх юм. Нартад ирсэн энэ заяандан талархцгаа, намайг дуудаж өрөөсөн та бүхэнд би талархцгаая. Өрн золгосон тэнгэрүүдтэй талархцгаая. Өгтөн золгосон үрстэй талархцгаая. Өгд дээдстэй талархцгаая. Өндөр тэнгэртэй талархцгаая. Өөрийн ижээ та талархъя. Өгөөр хань ижил үргэлж чинь талархъя. Харсан бүхэн хайран дийлгээ амтан зүтгэхийг атуу анхааруулъя. Цаг дурж агсах жавхаа сүрэн дээдлээд чадам мэдэн зүтгэж чин үннийг тайлж, үнний өрөөр өгөж өшгөөс үеийн мөрийн төлөөс нэмгэрнэ гэж заяанда урсан мэдтгээ замбраагүй явтлаан засацгаа жодгож айлтай байцгаа жохон үннийг сонсоцгоо. Уудлах үгээр хүртэл урмаар солилцгоо, хэлэх үгээр хүртэл хийсвийг гаргацгаа. Хин нэгнийгээ харааж адлаас хэлэн тамнаар л буух шүү. Хин нэгнийгээ догшин харвас дороотч нөхөл биш шүү. Уурсан тэр төрхий чинь уул ус чинь таних биш шүү. Удам гаргалыг чинь бүртэл ундааж бас нөхөө биш шүү. Сэтгэж харсан бүхэн сэргэлэн төрхтэй байдгийг, сэтгэж чадсан бүхэн тэгс сайхан байдгийг, сурч мэдсэн бүхэн суу залтай байдгийг, судалж бүтээсэн бүхэн сайхан төгс байдгийг харж бүгдээрээ таньцгаа, хин хинээсээ суралцгаа, хийргэлгүй бүгдийг нь харилцгаа, хэл үгийг татцгаа, хайрын үгээр хамтран ярилцгаа, халуун гараараа талцсан нэгтгэцгээ, хошуу нүдээр найсан амьдрцгаа, өөрс сайхныг таньж мэдэрцгээ. Өөрсдөө ерөөл өнгөргөж, өглөнгөө наан дээдлсэн болохоор өөртөө нандинан хатгалж, өөрийн гэсэн бүхэндээ намсуулж, мэдрэх хайрын дээдийг минь мэдсэн зогсон ногоон дараагийн хичгээг далай хаант чинь тус нэмрээ тэр үзүүлнэ. Дагшин ухаант чинь хүчээгэн, дагдагчгүй эрчим чинь шидээг өгнө. Дэлгэр гавьяас чинь дэмэн өгнө. Хорлол сэвий чинь гаргаад өгнө. Хосгүй сайхны чинь таниулаад өгнө. Хүйтэн сэтгэлийг чинь ариусгаад өгнө. Үлэн дулаан сэтгэлийг бүрэн биеийн чинь авчираад өгнө.
Ийм л сайхан гэрэлгээд этгэл болгон та бүхэнд барья. Эвэгдэн ирсэн энэ л ертөнцийн хүн бүхэнд бүх тамганы чинь хүчийг хайр болгон бэлгэлээ. Удам гаруулаа таньсан болохоор ургах нар шиг байхыг загсан болохоор үүдэлж өөрсдийнхээ нэгийг даалгасан болохоор урагшаа налхах бүрээдээ уран зоргоо гадраацгаа нэг нэгэ харахтаа нүрэндээ цогтой бай. Нийтийн дунд цогтаа төгс төгөлдөр бай. Нутгийн олон ардтаа нууцсан шивнэж гэл ногоон газар дэлхийг баясч талхаад гიშгэн нөрөө. Тагт эцэг үүдийнхээ хайр инэрлэр эгэлгүй Монгол түмний сүр сүлтэн болж энэ сайхан сургаал номыг сонсож өөрийн бие сэтгэлдээ ухаж ойлгосон бүхнээ үн цэнтэй болох ариун сайхан замаа олж чадсан та өөрийнхөө өмнөөс төрөл төрөсөд ахын дус төгөлдөр сайхан бүхтийнхаа тааж та бүхний гэрснээ дөөлгөж Тэнгэрийн зарлиг маань хөгжил цаашаа явж байгаа учраас энэ зарлагын дор эхнээс нь аваад эцсийг нь хүртэл сууж чадах юм бол энэ долоон бурхны шид хүч оногдож байгаамаа. Эхний сургаал буюу эхний тэнгэрийн зарлагаар галын хүчээр улаан дээр өсөж Монгол түмнийхээ хайрыг гал болгож Монгол түмнийхээ гал болгонтыг ариусгаж хүн бүхний өөрийнх нь галыг ариусгасан тэнгэрийн зарлагыг хүртээсэн. Түүний дараа усны шид хүчээр байгаль дэлхий усны харлугийн хүчээр түмэн олон ариусгаж сэтгэлийг нь ариусгаж саарыг нь багсгаж сайхныг нь өргөх энэ засал номыг хийж тэнгэрийн зарлаг болгосон. Өнөөдөр энэ ертөнц газар дэлхий энэ гурван галын хүчээр бус чаддаг Монгол түмний тэр гайхам сайхан бургашгийг газар дэлхийхээ шимээр ногоон дарыг хийхээ ивэлэр та бүхэнд болглаа. Дараагийн бол 2 сарын 16-ны өдөр их дэлхий сүүн тэнгэр гэж сүүн тэнгэрийн хүчийг Монгол түмэн үргэлжид сүгэнд эдэлж тэр цагаан сүгээрээ ариун сайхан зам өрөө бүр бүгдээ засч явдаг тэр агуу тэрний шид хүчээр та бүхнийг дээдлэн өгнө. Тэр сайхан хүрэлтэй та бүхэн урамжуулаарай. Тэрний дараагийн хүрэлтэй одоохондоо туулгадж хэлэгдээгүй байна. 5 дахь хүрэлтэй бол алтан нарны өнгөөр буюу шар 5 өнгийн хадагны шар хадагны ивэлэр одоо ард түмэндээ бүгнэ. Тэгээ та бүхэн намайг хүндэтгэж хаалсан ч гэсэн одоо энэ би итгэл сэтгэлээ өгч эрлэгдэж бас урцлагдаж эмгүй хөлийг бүтээх хүч давж байгаа та бүхэндээ баярлаж байна. Та бүхний гэр бүл үр хүүхэд хамаатан садан ахын дус айл бодлороо цэцэглэн жаргаж цэв хэргүй байх тэр сайхан бэлэгдэл өрөөлн бууршгүй хүчин чинь бууж очиод бурхны сургаалаар амьлж ивэгдээд энэ л энд чинь эзэн болж эгэлгүй ухаанд чинь хүч болгон өрөөлийг өргөн барья.